Манай соёлд өндөр нас үхэл аль алинд нь туйлын сөрөг хандлагатай байдаг. Энэ нь орчин үеийн дэлхийн хүмүүс өөрсдийгөө зөвхөн бие махбод мэтээр хүлээн зөвшөөрдөгтэй холбоотой юм. Харин хүний бие нь зайлшгүй хөгшөрч үхдэг бөгөөд энэ нь эрт орой хизээ нэгэн цагт тохиолдох болно гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч бид энэ талаар бодохыг хүсдэггүй, бас хөгшрөлтийн шинжүүдийг ч харахыг хүсдэггүй юм. Гэхдээ бид үнэнтэй нүүр тулах ёстой. Бидний жинхэнэ мөн чанар бол мөнх бөгөөд үхшгүй тэнгэрлэг сүнсэн бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрээр өөрөө өөрийгөө хөгжүүлэн төгсрөх өвөрмөц замыг туулахын тулд энэ ертөнцид ирсэн юм. Үүний тулд түүнд бие махбод хэрэгтэй. Энэ бие нь сүнсэндээ үнэнчээр үйлчилдэгч орчлон ертөнцийн хязгааргүй удам замаар цааш аялахын тулд тухайн биеийг орхих шаардлагатай болдог байна. Алсын хараагүй хүмүүс бүх зүйлийг сэтгэл зүрхэндээ маш ойрхон хүлээж авдаг хэдий ч амьдралдаа өөрийгөө олж харахыг хүсдэггүй.